Улсын хурлын даргын 523 дугаар захирамжаар байгуулагдсан байгаль орчны ногоо хөгжлийн хууль эрх зүйн орчинд санал дүгнэлт гаргах ажлын хэсэг маань өнөөдөр аль биесээр хуралдлаа. Чөлөөлийн хүрээнд явагдаж байгаа энэхүү ажлын хэсгээс гарах үр дүн маань бол байгаль орчны 30 гаруй багц хууль, за дээрэс нь холбогдох салбарт дундын уялдаа холбоог зөвшөөрж байгаа хууль эрх зүйн харилцаатай холбоотой асуудлыг нэгдүгээрт дүгнэх, хоёрдугаарт бол энд үнэлгээ хийх, гуравдугаарт тухайн үнэлгээнд дээр тулгуурласан эргэн аж ахуй нэгжийн үүсэж байгаа хүнд дарамт шахалт, дээрэс нь авилга, хэл ахуулаас ангид байх энэ зарчмыг тодорхойлох үндсэн чиглэл үүрэгтэр бол явж байгаа гэсэн үг. Хүн сурталчилгааг байхгүй болгоно. Байгаль орчны чиглэл дээр олгогдож байгаа тусгай зөвшөөрлүүдийг заримыг нь энгийн зөвшөөрлөөр шилжүүлэх шаардлагатай, зарим энгийн зөвшөөрлөг бол мэдээлэл рүү шилжүүлэх шаардлагатай. Мөн одоо тухайн төрийн албан хаагчдаас улбаатай үүсэж байгаа хүн сурталчилгаа буюу тухайн цаг хугацаанд шийдвэрлэгдээгүй асуудлуудыг автоматар шийдвэрлэгдсэн тооцох буюу нэг талдаа бүртгэгдэх, сунгагдах, олгогдох гэдэг энэ хэлбэрүүдийг бол хуулинд бол аль биесээр оруулж өгч байгаа гэсэн үг. Нөгөө талдаа бол бид нар шат амжилтыг бууруулна. Байгаль орчин дээр ялангуяа байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар бидний гаргасан дүгнэлтээр бол олон шат амжилтыг дамжснаар цаг хугацааны хувьд бол хийхэн цаг хугацааг бол алдаж байна гэдэг ийм тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл 9-өөс 18 сарын хугацааг зөвхөн зөвшөөрлийг авах дээр зарцуулж яана гэдэг юм тоо мэдээлэлүүд гарсан байгаа. Тэгэхээр бид нар энэ үнэлгээнд тулгуурлаад шат амжилтыг бол 3 шат амжилттай, 2 шат амжилттай, 2 шат амжилттай, 1 шат амжилттай ч юм уу аль болох бууруулах энэ систем рүү нэвтрүүлэх 2 дугаар ажлыг бол бид нар хийж байна. 3 дугаарт бол бид нар цахимжуулах системийг хийх ёстой. Хуулинд бол цахимжуулахтай холбоотой тодорхой мэдээллүүдийг бол бид нар зайлшгүй оруулах шаардлагатай гэж харж байгаа, хуульчилж өгөх шаардлагатай гэж харж байгаа. Цахимжуулснаар 2 давуу талтай. Нэгдүгээрт бол иргэн аж ахуй нэгж бизнес эрхлэгчид маань цахимаар мэдээлснээр тухайн мэдээллүүд бол шууд бүртгэгдэх боломж нэгдүгээрт бүрдэнэ. Хоёрдугаар цахим системээр дамжуулаад иргэн аж ахуй нэгж маань ямар албан тушаалтан дээр ямар хугацаагаар тухайн одоо зөвшөөрөл удаж гин вэ гэдэг харилцааг шууд ил тод нээлттэй харах боломж бас бүрдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол цаашдаа бол чөлөөлийн хүрээнд улсын хурлын даргын санаачлагаар явж байгаа энэ ажил бол тодорхой байгаль орчин ногоо хөгжлийн салбарт бол үр дүн авчирна гэж бид нар харж байна.